За hi guys. Өнөөдөр аним тавчдаг байгаа. Уул манай анимын гол дүр. Тэгвэл ийм нөхцөл байдалтай байгаа хүн юу хийвэл дээр байх вэ? Юу ихтэнкай. Мөрөөкүсү. Энэ харагдаж байгаа хулгайнуудыг юу ч хөө олтон зодсон хүү бол манай анимын гол дүр Сакура. Үргэлж зодтолтох тухай бодож байдаг манга. Харин түүний аварсан энэ хөөрхий ихч бол Котохоча. Манай хүнийг кафетаа авчираад тусалд нь баярлаа омлет хийж өгнө гэдэг. Сакура мэдээж гаднаас ирсэн этгээд хүн. Өмнө нь өөрт нь бүр ингэж хандаж байсан хүн байдг болохоор нэлээд ичимхий. Юу юм бол гэсэн чинь Сакура энд фүрингийн ахлах сургуульд орох гэж ирсэн гинэ. Тэр нь бүр зодооны сургууль. Хичээл барагтаа орохгүй. Айгүй дайжгүй юм шиг байгаамаа миний бодлоор. Тэр газар нь бүр зэрэглэлээр хамгийн доор үйл бүтэх гаруудын л цугладаг газар юм гин. Өдөр шөнөгүй зодоон болдог гэд манай Сакураж бүр донцсон. Хамгийн шилдэг нь болж оргилдон зогсны эдэргээд энийг сонсоол манай кафений ихч. Тэгээл өглөл дөрөм хувцас өмссөн юм гээл явуулж өгнө. Гэтэ Сакура гаднаас итгээд харагдагч тийм ч муу хүн бол биш. Хөгшин хүнийг мартсан юмыг нөгөөж ер нь хүмүүстэй айгүй дайжгүй харьцах гэж хүзнэ. Ярилцаад удаагүй байсан ч гадаа нь хэдэн хулгайнууд ирсэн. Өмөлж байна. Юу вэ яав ив гэсэн өглөө манай кафений ихчийг дээрлсэд буцаад төрөөд ирсэн. Өшөө аав нэдрэгцэн байж байна. Азар Сакура ууртай байсан болохоор бүгдэнд нь уураа гаргана. Сакура бүр багасаа л зодтолтож гадуурхдаж ирсэн болохоор хэдэн хулгайнууд бол бүр хэмх нүднэ. Айгүй уян хатан хөдөлгөөнтэй тэгээр бүр айгүй хүн чинтэй зогтов. Гэсэн ч гэсэн нэг хүний эсрэг ийм их хулгайн байхаар арай хүчрэхгүй. Энэ үед харин фүрийн ахлах сургуулийнхаа сурагч нар нь гарч иж манайсаа амийг аварна. За амь аварна гэжтэй зүгээр л нэг туслана гэх юм уу да. Фүрийн ахлах сургууль яг үүндээ манай хүний бодож байснаас шал эсрэг сургууль байж таарна. Фүрийн сурагч нарыг хулгайнуудын эсрэг тодтолж байхыг харсан хотынхан бүр баяр хүрээ дэмжээд байна. Тийм ч болохоор хотынхан фүрийн ахлах сургуулийг хотын төлөө хамгаалж зодтолтгийг нь мэднэ тэдэнд нэр өгсөн Бофүрийн. Энэ хотын Бамбай салхи сүсэгч л гэсэн үг юм билээ. Энэ бол зодооноос өөр зүйлгээ бусдад үзэн ядагддаг дор дамтан хотын баатар болох дүү. Тэгэхээр чихвчээ зүгээд ойртоо суу guys. Бас лайк болон subscribe дараарай. Гэхдээ л гаднаа эвгүй харагдаж байгаа ч Сакура фүрийн сурагч болохоор хотынх нь нэлээд нээлттэй. Энэ харагдаж байгаа стил имиж нь бүрдсэн сайхан залуу л нэрээ. Дажгүй царайлагч зодолдож чадахгүй. Гэтэ амар судлаач. Хүчтэй харагдсан хэнийгч вэ? Зүгээр юу ч болсон судлаад хайчих баг FBI юм биш. Манай Сакурыг гадуур явж байхад энэ хотынхан болонд нэрээ дээрлэхүүлж байна. Нэрийн энэ байгаа байдлыг харуулаа сул дорож тэмцэх зоригтой гэдэг нээлт. Гэтэ азар Сакурыг гарч ирэн бүгдийг нь зодно. Харин зодооны дараа манай Сакур нэр хоёрыг ярилцаж нэгнийг ойлгосон эцэст бүр аймаа дайжгүй сайн найзууд болоод ирнэ. Зак эцэст нь фүрийн ахлах сургууль. Яг эрт өөрөө зодон болдог илт сургууль эдэр гаднаас айгүй бүр амар сүрцэн байна. Манай хоёр ч ангиа шалгаад ороход ястай гангстеруд байгаа юм шиг л аюултай анги байна. Бүргээл Сакура нэрээ хоёрыг ангид ороход нь Леонард гэх хүү маш найрсгаар огтож аав. Яагаад юм бол гэсэн харин фүрийн чинь хотыг хамгаалдаг хүмүүсээс бүрдсэн сургууль шүү дээ. Харин өмнөх Котого чаныг хамгаалах үед хотын бас нэг хэдэн хулгайнуудыг зодоод алдартай болсон гэх юм да. Тэгэл сайхан хандаад байгаа гэсэн үг. Тэднийг ярьж байхад гаднаас нэгдүгээр жилийн сурагч Сүкишида гэх залуу хүү орж ирсэн. Учиргүй сандал эвдэлж зодоо эхлүүлнэ. Энэ зодон бүр солиотой. Тэднийг эд зодтолдож байхад сургуулийн спикерээр энэ сургуулийн номер 1 болох залуу эсэж орсонд баяр хүргэе гээл зодооны зогсооч. Харин Сакура бүр ангидаа майр хурдан дасна. Саяны зодооноос болсон уу эсвэл сайн зодтолдгоос болсон уу мэдэхгүй. Ангийнхан маш сайхан хандна. Гэтэ сургуультай ороод удаагүй байхад нь Сакура нэрээ хоёрыг хотын ажил гаргаж байна. Ямар ажил юм бол гэсэн харин хам бодох.
За энд харагдаж байгаа өмнөх тулаанд тус болсон ах хүү бол энэ сургуулийн 4 хаатын нэг бөгөөд бас нэлээд чадварлаа гэсэн үг. За энэ сургуулийн зэрэглэлийг нь ярих юм бол одоогоор энэ сургуулийн оргил болох Өмөмие гэх төлөөлөгчийн дор 4 хаад гэх 4 хүн байдаг. Тус бүр нь нэг бүлгийн 3 ангийн ахлагчийн үүргийг гүйцэтгэдэг ба тэр нь ангидаа хүртэл ангийн дарга гэж цол хүртэх болтой. Манай хэд яах гэж ингэж цугларсан бай гэхээр хотын харуул хийнэ гэдэг. Тэсэн чинь юу вэ? Зүгээр л хотоор алхах нь. Тэснэ зүгээр алхах нь үртэл цаанаа утгатай. Фүүринийг зүгээр алхахад л жижиг бүлгмийн холиганууд юу хүртэл айсандаа гарч идэх юм шиг байгаа. Яа нэг жижигхэн зодооны бүлгэм үүсгэх юм уу яагаад. Тэгвэл хин ч яагаад алхах юм шиг тий. Харин манай хэд алхаж явсараа нэг хотын хил маягийн газар ирнэ. Юу вэ гэхээр энэ харагдаж байгаа хонглоос цааш Бофүрийн газар нутаг биш. Бофүрийн дүрм үйлчлдэг шөнийн зах байгаа. Харин энэ газрын цаад талд өөр ахлах сургууль байдаг ба тэднийг Шишторын гэх ахлах сургууль. Манай хэдийг ярьж байхад гинт Бофүрийн хамгаалдаг хотын нэг хүү хонглын үзүүрээс содуулцсан наашиг гүйж байх ба хойноос нь Шишторын залуучууд хөөж байна. Бүр яг зодуулах гэж байтал Сакура болон Сүгишита хоёр зодоод унах. Байдлыг эвгүүтгийн хажуугаар ч бүр Шишторын дэд командлагч Тогомой Жог гэх залуу хүрээд ирнэ. Нэг тийм өндөр зэрэглэлийн залуу юм шиг байгаа энэ сургуулийн. Бас нэлээд харгас юм шиг байна лээ. Баянхан үнийг юу ч хүү олон зодно. Яагаад зодоод байгаа юм бол гэхээр Шишторигийн өнөмлөхгүй хүчтэн гэх очтой бөгөөд ялагдсан л бол тэр хүн сул дорой. Өөрсдөд нь хэрэггүй гэсэн үг юм байна лээ. Энэ урсгал нь явсаар байгаад Сакура Тогомой хоёр дай эхлүүлчихнэ. Хоорондоо уугийн ер нь Тогомой их залуу нь амархан тавиад явуулчихдаг тэрлэн юм биш юм шиг байгаа. Шишторын ахлах сургуулиас ганц газар нутгийн анхаарал тавьдаг хүн бол Тогомой Жог их одоо энэ харагдаж байгаа харгас залуу юм байлээ л дээ. За guys. Харин манай хэд нөгөө өөрсдийн задуулсан байсан хүүгээ өөрсдөө ахлах болох дараагийн Фүүриний оргил түр баяртай. Өмөмие дээр аваачаад төрөө. Фүүриний оргил болох залуу бүр тийм ч аюултай авууртай залуу биш Хамгийн байна. гол нь лайв Харин ч эсрэгээр баг сайн аав шиг